Үзэгчдийнхээ өвлийн амар амгалан айлтгах мэдчлийн 80 сэдв нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэлж байна. За энэ өдөр бид нийслэлчүүдийн ойрын өдрүүдэд шүдний өвчин болоод байгаа нэгэн сэдвийг хөндлөх гэж байгаа юм. За ингэхдээ халтаргаатай байна, гулгаатай байна, нөөц цадлах ихчлэн гомдлохоосоо илүүтэйгээр гарцыг эрэлхийлэхийг зорж байгаа юм. Хамт байгаарай. Улаанбаатар хот өнгөрсөн 2015-аас 16 онд шилжих өвөл авто замын халтаргаанд зориулан нийт 871 тонн бодис, 1580 тонн давсыг импортоор авч ашигласан. Ер нь элс хайрга модны өртөс зэргээр авто замын халтаргааг аргацаадаг байсан дэлхийн туршлага өнөө цагт улам боловсрч цасыг оронгуут нь цэвэрлэх, эсвэл авто замыг зориудаар дулааны шугамны дээгүүр барих, айл өрх албан байгууллагууд довжооныхоо доор халаах хэрэгсэл байрлуулах, эсвэл цасыг орхоос нь өмнө цацгад орсны дараа шууд хайлах үйлчилгээтэй бодис ашиглах, үүднийг ишгүүр ирсэн нь халдаг байх гихчлэн өртөг өндөртэй олон төрлийн аргыг ашиглаж байна. Гэвч Монгол улсын байгаа өнөөгийн нөхцөлд хамгийн тохирох гарц нь хайлуулах бодис гэж олон хиймжид үздэг байх юм а. За бодис давсаа яг одоо Монгол улсын хэмжээнд 100% импортоор авч ийн, дотоодоос үйлдвэрлэх ямарч боломжгүй байна гэж үзэж байгаа. За бодисыг яагаад Монгол улс Монголын хэмжид өдий болтол гаргаж аваагүй юм бэ? Ямар нэгэн туршилт хийсэн зүйл эсвэл судалгаа байгаа юу гэсэн асуултын хүрээнд хим технологийн хүрээлэн болон нэлээд хэдэн газар руу холбогдсон боловч өнөө хүртэл ямар нэгэн туршилт судалгаа хийж байгаагүй юм байна. За азар яг одоо бодис үйлдвэрлэхээр туршилт судалгааныхаа ажил дээр явж байгаа нэгэн компанийг бид олсон. За энэ компани бол Green Chemistry буюу ногоон хим гэсэн нэртэй компани. Тэгээд танд бидний нэвтрүүлэлд орох урилгыг хүлээж аваад авсан их баярлалаа. Яг гэвэл холбогдоход бодисоо үйлдвэрлэж эхлэх байгаа болохоор өмнө нь нэг олон юм яриад амааргүй байна. Зургатаар гармааргүй байна гэд хилээд ахт нь гуйсаар агаад хүрээд ирсэн. Юм түрүүнд урилга хүлээж авсан танд их баярлалаа. Тэгээд монголчууд яагаад өнөөг болтол те бүхэл цаг үе түүхэндээ жилийн 4 улиралтай байлаа шүү дээ, тий. Хүүтэ өвөлтэй байлаа. Өнөөг болтол бодис юм уу давсаа өөрсдөө нөөцлж чадахгүй байгаа юм бэ? Энэ шалтгаанаас яриагаа эхлэе, тий. Монгол улсад бол жил болгон цас ордог, жил болгон халтаргаатай байдаг. Тэгэхээр энэ талаар яг хиймч энийг ингээ шийдъя гэж санаа тавиад ажил хэрэг болгоод альсвал нэгдсэн бодлоготойгоор хийсэн юм байхгүй байгаа. Гэхдээ бол Монгол орны эрдэмтэд бол энэ Монгол улстай байж байгаа давснуудыг хаана ямар давс байна, ямар ордууд байна, ямар найрлагатай байна гэдгийг бол 60-70 80-аад оны үед бол хангалттай сайн судалсан байдаг. Увс аймгийн давс, увсын сүүж, увсын сангийн далай, дахил тэгэл нийтдээ 10 хэдэн одоо хамгийн том давс олборлох боломжтой цэгүүдээс аймаг нийслүүдийг хэрхэн хоолны болон одоо давс болон хожиршүүгээр хангах вэ гэдэг өдөвчийг гаргаж ирсэн байгаа юм. Сүүлийн жилүүд бол судалгаа ер нь бол ховор байгаа. Тэгээд нэг ганцны хүн судалгаа хийж байгааг бол үүсэхгүй. Гэхдээ бид нар тэрийг бол сайн одоо мэдж чадахгүй байгаа гэсэн. За өнгөрсөн судалгааны байдлаас харах юм бол нийтдээ нэг улсын хэмжээнд 150 орчим нуурууд байна. Тэд нэр одоо давстай нуурууд байна. Тэгээд давсыг яг нууртай холбож яриад байгаа гэхээр ер нь бол давст нуурын эрэг орчмоос л энэ давснуудыг олборлдог. Энэ тэнд үүсдэг. Тэндээс нь бол нэг 150 орчмын бол урд нь эрдэмтэн лосон дээр Сүмьян гэсэн хүмүүс бол ингээд судлаад хэмээн найрлагыг тэр нь бол гаргацсан байна. За тэндээс ингээд харах юм бол манай давснуудын найрлага бол ихэнхдээ натрийн хлорид агуулмжтай натрийн сульфат дагалдсан. Тэгээд цаана нь бол мэдээж дагалдах давснууд байгаа. За ийм байдаг. Хужирын найрлага нь бол натрийн сульфат нь илүү давмгаалсан ч гэдэг юм уу. За энэ дотор сүүлийн үед ашиглагдаад байгаа энэ кальци хлорид дээр суурилсан засайлуулах бодиснууд кальци сүүлийн бодиснууд бол дандаа кальци хлорид дээр ингээд суурилсан. Тэгээд өөр холимог одоо энэ зэвэрлтээс хамгаалах нэмэлтүүд одоо ургамалд хөрдүүлэхгүй байлгах эдгээр ингээд энэ дээр байж байгаа гол кальци хлоридыг дотоодоос хайгаад үзэхээр энэ одоо судалгаанууд дотор бол манай нууруудын давсанд кальци хлорид бол тун бага байна гэсэн. Одоо
1-ээс 1% хүрэхгүй. Ийм агуулмжтай байна гэсэн ийм судалгааны материалууд байгаа юм. Гэсэн хэдий ч гэсэн яг өөр одоо судлагдаагүй тийм давсны орд байхыг бол үүсэхгүй. Өнөөдрийн одоо биднээс өмнөх одоо судалсан материалаас нуурын давсны судалгаанаас л харахад тийм байна. Энэ кальци хлоридын агуулмж манай давснуудад давсны нөөцөд байхгүй маш бага хэмжээгээр байгаа гэж ойлголоо шүү дээ, тий. Тэгэхээр ийм байхад танах ер нь ямар судалгаа хийж, ямар бодис үйлдвэрлэхээр туршилт хийгээд судалгаа явуулж байна? Тийм бид нар тэгэхээр ерөнхийдөө бол хоёр төрлийн их усүрээс судалж байгаа гэсэн үг. Эхний хэсэг нь бол дотоодын нөөц болцоог хэрхэн яаж ашиглах вэ гэдэг. Тэгэхээр нийтдээ одоо улсын хэмжээнд байгаа энэ төвөмөл ашиглагдж байгаа давснуудын дээжин дээр судалгаа хийж байгаа гэсэн үг. За хоёрт нь бол импортын бүтээгдэхүүний судалгаа хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр бэлэн байгаа бүтээгдэхүүн өөр альтернатив байдлаар ашиглагддаг бас бодисууд байгаа. Зөвхөн кальци хлорид гэхгүйгээр өөр одоо шууд бордоо байдлаар бордог өнөөдөр давс хайлуулах бодисны зорилгоор ашиглаж болох уу гэдэг тийм асуултыг бас тавьж байгаа гэсэн. Тэгээ бид нар бол жишээ нь кальци нитрат, теокарбамид, кальци хлорид гэх мэт ийм бордоонд ашиглагддаг бодисууд дээр бас судалгаа хийгээд байгаа. Тэгэхээр зам дээр ашиглах мөртөө хөрсө бортчул яасан бэ гэсэн тийм асуулт гарч байгаа. Green chemistry гэдэг л энд яваад байна тийм. Тийм. Тэгэхээр яг хим гэхээр хүмүүс бол бүгд ногоон одоо аюултай гэж боддог. Гэхдээ ногоо хим буюу байгаль орчинд ээлтэй хим бас байдгаа гэдгийг бас харуулах. Тэр чиглэлийн бүтээгдэхүүнүүдийг гаргах, тийм борлуулах, худалдах гэсэн ийм одоо зорилготойгоор байгуулагдсан компани учраас зорилго чиглэлээр л явж байгаа гэсэн. Тэгэхээр та бүхний одоо туршиж байгаа гаргана гэж зорьсон байгаа бодис бол байгаль орчинд ээлтэй, замдаа ээлтэй. Дээрээс нь цас мөсөө тагтарсан үед нь бол хайлуулах бүрэн боломжтой гэж үзэх үү? Тийм. Тэрэнд л одоо гол тавьж байгаа шаардлагууд маань саяхан л та. Цас мөсийг бол маш хурдан хайлуулдаг байх ёстой. Хоёрт нь бол тодорхой хасах температурт бас тодорхой хугацаанд байх ёстой, байж чаддаг тийм чадвартай. Дараа нь болохоор явган хүн явахдаа зэрэг за эрзэнд бол баг нэг тийм их нөлөөтэй биш. Ерөнхийдөө давснууд бол одоо бодисууд бол эрзэнд бол хайцангуй гайгүй. Гутлын одоо нөгөө арьс ширэнд бас нөлөөлөх гэдэг. Тийм болохоор арьс ширэнд нөлөөлөхгүй байх байдал. Автомашин дээр ирэхээр зэрэг дугуйнд бол тэр болго нөлөөлөхгүй. Төмөр идэл ангуудад нөлөөлөхгүй байх. Машины нөгөө доод хэсэг зэврээд идэх. Тийм. Тэгээд ургамал одоо хажуугийн явган замын хажуудлын одоо ургамлыг хордуулж устгахгүй байх гэсэн ийм нэлээд тийм шаардлагууд тавигдж байгаа. Тэгэхээр олон талаас нь ингээд шаардлага тавигдаад ирэхээр ямар бүтээгдэхүүн гаргаж авах вэ гэдэг бол бас эрүүл хайгуул хийж яах гэсэн үг л дээ. За угаасаа л тэртээ тэргөө биднэрт байгаа боломж бол давс бодис байна. Тэгэхээр давс бодис цас мөс хайлуулахдаа ямар үйлчлэл үзүүлж байгаа гэдэг талаар нэг бяцхан туршилт бэлдсэн те. Туршилтаа одоо эхлүүлчихэд тэгээд эргээд ярилцах уу? Үзэгчдээ натрий хлорид гэж ямар төрлийн давсыг хэлээд байгаа юм те. Кальци хлорид гэж юу хэлээд байгаа гэдгээ энгийн нэр тайлбарлаж хэлвэл. Нийтээр бол давс гэж яриад байгаа нь бол натрий хлорид тийм ээ. Бодис гэж хэлээд байгаа нь бол кальци хлоридын агуулмж өндөртэй. Ерөнхийдөө бол кальци хлорид дээр нэмэх нь өөр нэмэлт бодисуудтай эсвэл тийм бодисуудыг л ашиглах шаардлагатай. Зөвхөн одоо зүгээр л кальци хлорид дурын гэсэн кальци хлоридыг авчирал ашиглана гэвэл өрөөсгөл ойлголт болно. Үзэгчд маань бас давс илүү хайлуулж гин үү, бодис илүү хайлуулж гин үү, биднэрт ер нь аль нь хэрэгтэй байна гэдгээ олж мэдэх бах тий. Хайлуултын хурд бол энэ дээр харагдана. Гурлаа болохоор зэрэг ингээд гадаа гудамжинд байж байгаа тагтарссан цаслал гэсэн үг шүү дээ. Одоо бол ер нь ийм л байгаа. Дээрээс нь хэрвээ одоо ингээд мэдрээд үзэх юм бол мөс. Тэгээ одоо мөсцсөн цаслал байгаа гэсэн. Эдний одоо грамм нь адилхан байгаа тий. Тэгээ грамм хэмжээ адилхан байгаа. Зузаанууд бас адилхан байгаа. Одоо энэ мөсийг л одоо өрөөний температур 20 градуст хэдэн минутын дотор хайж дуусч जैन тий. Тэр бол биднээсийн одоо нөгөө авах
хэмжээ гэсэн үг. Хугацаа гэсэн үг. Хурдаар нь л ер нь үр дүнгийн тодорхойлох гэдэг байгаа тийм. Тэгээ нэгдүгürt нь бол хурд байх хэрэгтэй шүү дээ. Хоёрд нь тэр чинь ерөөдөө хайлах чадварыг чи харуулдаг чинь. Дараа нь нөхцөл байдал өөрчлөгдөд ирэхээр асах руу ороод ирэхээр энэ бодиснуудын чадвар бас л тэр хэмжээгээр л явагдана гэсэн үг. Тэр бол онлын тал юм. За секундометрээр тавиад ерөнхийдөө бол гадаргуу дээгүүр нь ингээл жигдгэл цацж байгаа шүү дээ манайхан ч тийм. За энэ бол хөрхи бас нөгөө хүрцтэй л цацаа яваад байгаа шүү дээ. Тий. Олон улсад бол зориултын машин энэ байдаг юм байлээ тий. Цацаж болж байна. За эхний удаад ямар ч гэсэн ингээд зэрэг хийх хэрэгтэй байсан юм шүү хойлонгийн. За яг хөө энэ нь муу гэж үзээд эхлээд нэг тийм юутай байна. Энэ бол одоо давс. За энэ бол хоолны давсны энэ айлганд техникийн давс. За энэ бол бодис. Бодис гэж хэлээд байгаа. Кальци хлорид. Кальци хлорид явууламж. Тэр өрөөний температурт бол аль аль нь үйлчлэгээ үзүүлнэ. За одоо энэ хоёр маань ингээд угаасаа хайлах нь тодорхой тий. Хайлцдаг юм байж. Тэгээ хайлчаад эргээд мүс болно. Нөгөөх нь болохоор арай өөр давуу талтай байна гэж үзээд байгаа шүү дээ бодисоо тий. Одоо тухайлбал энэ кальци хлорид буюу бодисонд хайлуулчаад баг зэргийн уусгах ч юм уу чанар байж болох уу? Тэг ер нь бол энэ хоёр давсны ялгаатай тал нь болохоор кальци хлорид бол усан дуусгахдаа дулаан ялгаруулж уусдаг бодис байгаа. Нөгөөх нь бол дулаан шингээж яадаг. Тэгэхээр нөгөөх нь кальци хлорид яагаад дулаан сайн байна гэхээр бас дулаан ялгаруулах байдлаас хамаарч байгаа гэсэн. Дулаан ялгаруулна гэдэг чинь ойр орчим цас чинь ингээд өөрөө аянд хайлаад байна шүү дээ. Одоо энэ дээр харах юм бол энд одоо устай болсон байна тийм ээ. Энд бол хэвээр нэг ус үсээг. Тэгэхээр энд дулаан ялгарж байгаа учраас дулаан ялгарах явцдаа нөгөө мөсөн хайлуулдаг байхгүй. Тэгээ энэ уусамлынх нь одоо энэ ингээд гараад ирсэн уусамлуудыг бид нар хасах температур тавьчаад буюу гадаа гаргаа тавиад үсэх юм бол шингэн байдалд орсон натрий хлорид уусамл нь бол хөлдөөд энэ бол хөлдөхгүй одоо нэлээд байна гэсэн л утгатай байхгүй. Тэгээд нэлээд байж ах хооронд нь бас цэвэрлэх хэрэгтэй юу? Цэвэрлэх хэрэгтэй. Тэгэхээр натрий хлорид буюу давсыг бид нар одоо нэлээд өргөнөөр ашиглаж байгаа шүү дээ тий. Улсын хэмжээнд ялангуяа хотод. Тэгэхээр цацсныхаа дараа цэвэрлэх хэрэгтэй байдаг байх нь шүү дээ. Цэвэрлээг өгөөс нөгөө мөсцөөс үүсэт идэг гэсэн үг үү? Давс хэдийгээр цацсан ч гэсэн шөндөө ингээд хөлдөж байна гэж нэгдүгüрх нь бол цэвэрлэхгүй байна гэсэн үг. Цацсныхаа дараа юу? Цацсныхаа дараа тийм. Хоёрт нь бол тэнд мөсөлт үүсэхгүй л байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр натрий хлорид буюу хоолны давс техникийн давсууд бол хас 10 градус хамгийн цаатал нь 15 градус хүрэл ингээд тэгэл цаашаа бол хайлуулад шингэн байдалд байлгаж чадахгүй байхгүй. Тэрнээс дээшэд авах юм бол кальци хлорид орсон. Тэгээд иршөө нэмэлт бодисуудтай би одоо энэ чинь нэг хэсэг юм яриад. Тэгээд энд одоо өөр нэмэлт бодисуудтай тийм бүтээгдэхүүнүүд л ашиглах шаардлагатай. Цас мөсийг одоо ингээд галтаргаагуулгаа үүсгэхээс хамгаалах нэгдүгээр арга бол одоо энгийн бүүд шууд орсон даруйд нь цэвэрлэх гэдэг арга байхгүй. Орсон даруйд л цэвэрлэх юм бол доор очиод мөсдөх, үүсэх, хунгарлах, тунц тагтарших гэсэн тийм байдал үүсэхгүй. Үргэлжлээл ороод байвал яах вэ? Үргэлжлэл орж байгаа бол мэдээж температуртай ингээд дараал хугацаатай ингээд цэвэрлээл байна гэсэн. Тэгжиж ямар нэгэн одоо химийн бодис давс янз бүрийн бүтээгдэхүүн ашиглахгүйгээр хамгийн байгаль орчин дээлтэй байдлаар цэвэрлж чадна гэсэн. Дараагийн шат нь болохоор ихэнхдээ оосныхын дараа буюу ингээд нэг зузаан боснныхын дараа цэвэрлэдэг юм байл та. Тэгээ тийм тохиолдолд болохоор зөөлөн байгаа үед нь бол сая механик аргуудыг ашиглаж болж байна тийм. Дагтаршаад эхлэх, галтаргаагуулгаа үүсээд эхлэх үед бол тэгэл бодис сурвалж ашиглахаас өөр аргагүй болж байгаа. Тэгэхээр хас 30 градусд бол кальци хлоридыг ашиглах үед бол цасан дээр мөсөн дээр шууд үйлчлэгээ үзүүлж байгаа гэсэн. Натрий хлоридыг хас 30 градусд авчираад хийх юм бол үйлчлэгээ үзүүлэхгүй зөвхөн гадаргуу дээр нь гадаргуугийн хэсгийг л одоо баг зэрэг хайлуулна температураа хийж байгаа л тэгэл температур бас 30 градустай байхад бол үйлчлэгээ үзүүлэхгүй. Тэгэл мөс хэврэл байна гэсэн. Тэгэхээр одоо давс цацлаа. Ойролцоогоор ер нь хэдэн цагийн дараа ч юм уу хэдэн минутын дараа уусгалтанд явагдсны дараа цэвэрлэх хэрэгтэй гэдэг юм бол хугацааг нь ойролцоогоор хэлвэл тий. Одоо
нөгөө нэг ашиглалтын байдал, нөгөө мөсний зузаан, агарын температур хүчин чадлаараа бас 15 байлаа гэж үзэхэд тийм. Тэгэх юм бол одоо энэ чинь нэг 15-аас 30%-нд үйлчилж байгаа. Тэгэл тэр дорн цэвэрлээд авбал тийм тэр дорн цэвэрлээд авах юм бол биднээс одоо бас хям дараагаар үйлчилж болно гэсэн. Цэвэрлэх арга нь юу гэж болох вэ? Манайхан ч одоо шүүрэн мөрөөр цэвэрлээд идэх үстэй. Тэр одоо уусцсны чинь юугаар цэвэрлэдэг юм бол олон улсад тухайлбал тий. Тэгээ ер нь бол механизмаар цэвэрлэж байгаа л да. Гар аргаа буюу механизмаар бөөгнүүл цуглуулах тий. Ийм аргууд ашиглаж байгаа. Тэрэн дээр бол их олон аргууд, олон техникүүд сонголт байх. Бид нэр сая цэвэр давсан дээр ярьсан шүү дээ. А техникийн давс бол холбогтой байгаа шүү дээ. Ямар нэгэн байдлаар. Шороотой байна. Өөр төрлийн янз янзын төрлийн бодисууд давсууд зөндөө байж байгаа. Хайлуулах нөгөө хурд нь энэ цэвэр давснаас ямар ах вэ? Техникийн тэр нөгөө олон юм холигдоод ирэхээр тэгээд буурах уу, ихсэх үү гэдэг асуудал байгаад байна. Тий. Илүү удаан байх юм биш үү те? Тэгээ баг зэрэг буурна. Яг л нөгөө давснуудын нөлөөлөл орж ирж байгаа. Ер нь бол яг хуу статистикийг ч гэсэн харж байгаа одоо өнгөрсөн жил тэрний урд жилүүдийн тоогоор харахад жилдээ нэг 240 мянган хүн галтарч унсан байна гэсэн тоогоор байгаа. Тэгээ саяын заснаар бол нэлээд их хүмүүс галтарч гэмтсэн, ослоор гарсан тий. Тэрний одоо нэг одоо хүн бий болж өрөөд байгаа. Өнгөрсөн оны 5 дугаар сард нэг байгууллагын үүдэн дээр халтраад унсан. Яг засан дээр мөс болчихсон. Тэгэхээр 5 дугаар сар шүү дээ. Тэр бол дээврээс гоцсон усны нөгөө нэг мөс ингэ байж байгаа. Тэр нь одоо мэдхгүй ингээд дээр нь халтарч унаад нуруу ерөнтэй бол жоохон бэртэл авсан. Гэхдээ яг бол ясны бэртэл биш. Зөөл ийдийн гэмтэл авсан байна. Тэр бол бас тодорхой хэмжээгээр ажиллах чадварыг бас бууруулж байгаа шүү дээ. Тийм шүү бас. Тийм болохоор тэрнээс хойш бол ерөнхийдөө одоо энэ бүтээгдэхүүнийг хийя гэсэн тийм зорилго санаа бол тэндээс төрсөн гэсэн үг тавигдсан байгаа. Хоёрт нь бол манай компанид оруулж ирж байгаа бүтээгдэхүүнүүд бүгдээрээ л одоо энэ чиглэлийн энд ашиглах боломжтой бодис бүтээгдэхүүнүүд импортлж худалдаа алдаг. Тэгэхээр эднээсийг нийлүүлэхээр энийг нэг дотооддоо хийж хөл яасан юм бэ гэсэн ийм зорилго тавиад ажиллаж байгаа. Тэр чинь бас нэг талаар буянтай хүмүүс байсан юм шүү те. Яг ямар нэг юм эхлэхэд ямар нэгэн сэтэл төрдөг. Та халтарч унаагүй бол одоо ийм санаа төрөхгүй нь шүү. Тийм. Гэхдээ энэ олон хүмүүс халтарч унж байгаа энэ престиж гэмтэж байгаа энийг бол бид нэр ямар нэгэн байдлаар шийдвэрлэх шаардлагатай шүү. Хэн нэг нь л хийх ёстой. Бид нэр энэ дээр ямарсан гар бие одоо хөрөнгө мөнгө зарцуулъя гэд ажиллаж байгаа. Та бол хиймч мэрэгчлээ өнөө? Тийм би хиймч мэрэгчлээ. Аха. Мөсөн дээр хиймч хүн халтарч унсан байна. Тэгээд энэ санааг гаргасан байна. Ажлаа эхлүүлсэн байна. Одоо хичнээн хүн энэ судалгаан дээр туршилт дээр ер нь ажиллаж байгаа бай танай компаниас. Тэгээ энэ дээр бол их олон хүн ажиллаагүй. 5 хүн л ажиллаж байгаа. Одоо танай хийж байгаа бодис гарган авах туршилт ер нь үр дүн хэр явж байгаа бол? За ер нь бол үр дүнтэй л явж байгаа. Цаашд үр дүн сайн үзүүлээд байвал үйлдвэрлэж эхлэх хугацааг асууж болох уу эсвэл хэтэрхий эртөө? Тэг яг олон талын ийм судалгаанууд хийж ээж одоо байгаль орчинд хоргүй гэдгийг баталж ээж эдийн засгийн хувьд ашигтай бүтээгдэхүүн борлуулах шаардлагатай. Тэрнээс бид нэр эдийн засгийн хувьд хэтэрхий үнэтэй бол хэрэглэгчтэй бас бодох хэрэгтэй болно. Тийм болохоор хугацааны хувьд бол бас жоохон хугацаа зарцуулах шаардлагатай. Өнөөдөр хийгээл маргааш гаргана гэвэл арай л бас тийм гом бүтээгдэхүүн болох. Зам болон бусад одоо зам харгуудаар ашиглаж байгаа бодисуудын нөлөөллийг тооцоод бол нэгдүгürt нь коррозив идэх байна уу гэж үзнэ. Нэгсэндээ автомашины төмрийг зэврүүлэх байдал гэдэг үнэлгээ хийж байгаа. Тэгээд тэн дээр бол бид нар бас судалгаа хийж байгаа. Хоёрт нь бол замын гадрууг эвдэлж гин үү? Одоо асфальтанд хэр нөлөөлж гин гэдэг асуулт. Бараг нэгдүгürt нь ч орж магадгүй байгаль орчинд хэр нөлөөлж гин вэ гэдэг асуулт гарч иж байгаа. Дэлхийн нийтээрээ бол натрийн хлорид зэрэг жоохон татгалзаад байгаа. Натрийн хлорид энэ уусмал бол хөрсний одоо хөрсөн дээр байж байгаа амьд организмуудыг өхүүлдэг гэсэн ийм судалгаанууд их хийгдсэн байт юм байна. Зөв. Тийм болохоор дараагийн шат буюу энэ кальци хлорид эсвэл эднүсийн холимог өөр нэмэлт бодистой бүтээгдэхүүнүүдийг ихээр ашиглаж байгаа. Таны хувьд бизнесмен хүний хувьд те бизнесийн нүдээр харахад бол хэдийгээр одоо бидний яг одоогийн нөхцөл байдалд
бодис үйлдвэрлэх нөөц бололцоо дотоодоос бүрэнгүүц хангалтгүй байхгүй. Нөөц байхгүй хэдий ч туршилт хийж байгаа нь бол цаана энэ бодисыг дотоодоо үйлдвэрлэх боломж байна гэж харсан үднээс л та энэ туршилтыг хийгээд энэ ажлыг эхлүүлсэн гэж би ойлгоод байна зөв үү? Тийм яг бид нар дотоодын бүтээгдэхүүнүүдийг ашиглах тэрний одоо 100% дотоодын бүтээгдэхүүнээр ашиглаж чадахгүй ч гэсэн дотоодын бүтээгдэхүүнүүдийг тодорхой хэмжээгээр оруулах. Хоёрт нь бол байгаль орчин, экологт хоргүй одоо манай компани зорилгод нийцсэн бүтээгдэхүүн гаргахын төлөө ажиллаж байгаа. Дотооддоо байгаа давсны нөөцөө ашиглаад дээрэс нь импортоор нөгөө хайлах чанарыг нэмэгдүүлэх нэмэлт бодисууд авчраад айгүй хар ухаанаар яриад байна те нэмэлт бодисууд авчраад хойлоод бодис гаргах боломж байгаа юу? Бага. Тэр тийм учраас л бид нар одоо энийг хийж байгаа гэсэн. Тэгэхдээ гол хэлэх гээд байгаа юм нь бол зөвхөн кальци хлоридыг авчраад л өөрийнхөө орон нутгийн давстай хойлоод зарчиж болдог байсан бол би өнөөдөр энэ зүгээр ингээд суугаад ах шаардлага байхгүй шүү. Судалгаа хийх шаардлага байхгүй. Маш орон хойлоод л тэгэл зарч. Наа нөгөө хариуцлага энэ байгаль орчныг хордуулмааргүй байна. Хүн амьтныхаа энэ гутал юу гэмтэмээргүй байна те. Машин механизмыг бас корродд оруулаад ингээд насын богиносгомооргүй байна. Тэгээ болохоор эднүсийн шийдлийг шинжлэх ухааны талаас нь ингээд эдэмтэдтэй ярилцж байгаа шийдээд ийм бодисыг одоо ийм хэмжээгээр ингэж хийгээд энэ бол одоо тодорхой хэмжээний ноу хавтай ийм бүтээгдэхүүн гарна гэж бодож байгаа. Үйлдвэрлэл эхлүүлье гэх юм бол ойролцоогоор та нэг маш ойролцоогоор хугацаа хэлж. Тэгээ бид бол мэдээж яарч байгаа. Маш их яарч байгаа. Тэгэхдээ энэ үйлдэл амжихуул гэсэн тийм л асуулт. Ер нь бол 4-р сар хүртэл хэрвээ судалгааны ажлын эцсийн бүтээгдэхүүн гарахгүй дараа жил бэлэн болно гэсэн. За ойлголоо нэвтрүүлгийн энэ хэсэгт оролцож судалгааныхаа талаар дээрээс нь бас танин мэдгүй өргөн мэдлэг үзэгчд маань өгсөн танд их баярлалаа. Тэгээд энэ судалгааны ажилд амжилт хүсье. Ямар нэг үр дүнд хүрээд дотооддоо хайлуулах бодисоо үйлдвэрлээрэй гэж өрөөе. За баярлалаа. За нэвтрүүлгийнхаа энэ хэсэгт бид автозамаас бусад зам буюу эрдэн явган хүний зам, замун түнчлэн аж ахуй нэгжийн гаднах талбайг цэвэрлэх ямар арга байж болох вэ? Шинэ арга гарцууд юу байна гэдэг талаар эрэлхийлэхийг зорьсон заавалмаар шинжлэх ухааны технологийн их сургуулийн инженерийн сургууль, замун түнчлэн инженерүүдийн холбоо гэгчлэн нэлээдгүй хэдэн байгууллагууд руу хандаж ямар нэгэн шинэ аргыг эрэлхийлсэн эсэх, туршсан эсэх талаар нь асуулаа. За гэвч одоогийн байдлаар ямар нэгэн инженер, аль нэгэн хүн иргэн цас цэвэрлэх буюу энэ машин ч юм уу эсвэл тэр зохион бүтээгээгүй байна. За тийм учраас хэдийнэ үзэгчдийн маань танил болсон оргил болтыг зорж ирээд байгаа юм. За өглөөнөөс хойш оргил болттой хэд хэдэн удаа уцаар холбогдсон. Тэгээд замын цас цэвэрлээ явж гинэ гэд хэлээд байсан. Одоо бол нэлээд орой бүрэнхий олчихсан байна. Тэгээд оргил болттойгоо уцаар холбогдоод хаана байгаа газар нь очиё гэдгсэн байгаа. Тэгээд оргил болттой очиж уулзцгаая. Сайн байна уу? За сайхан үлдэж гинэ үү? Өөсөө. За өглөөнөөс хойш холбогдсон чинь цас цэвэрлээ явж гинэ л гэдгсэн тий. Тийм. Тийм хаанаас хаа хүртэл цэвэрлэвэ? Хэдэн цагт гарсан юм? Өглөө 9:30-аас гарсан. Тэгээд нэг цам харарын голоос 32 хүртэл байж. 9:30-аас хойш одоо ч нэлээд бүргий болж штэ. Энэ хугацаанд ганцаараа л цэвэрлээ яваад байна. Ер нь тэгээ фэйсбүүкийн найз нартай хийсэн зарим нэгэн дэмжиж ирсэн. Тийм тэгээ хамт цэвэрлсэн. За оргил болтын маань үзэгчд бол аль хэдийнэ таньдаг болсон штэ тий. Залуу зохион бүтээгч, цас цэвэрлэх зэрэг зохион бүтээсэн. Одоогийн байдлаар хичнээн тэрэг ер нь үйлдвэрлэсэн байна. За одоогийн байдлаар нэг 70-аад тэрэг борлуулчихад байна. Энийг болохоор 2012 онд залуу зохион бүтээгчээр 2 дугаар яринд байсан. Тэрнээс хойш ерөнхийдөө нэг 4% хийж байгаа.
Тэгээд жил болгон ерөнхийдөө энийгээ сайжруулад хийсэн байна. Интернетээр, сошиалоор захиалгандаа дарагдчихад байна гэсэн мэдээ яваал байсан тий. Ер нь энэ үйл хэлсээр хичнээн нэг борлуулсан. Харин далаад ийг л борлуулсан. Зөвхөн энэ жил юм энэ жил. Өнгөрсөн жил мэл борлуулсан уу? Өнгөрсөн жил чинь нөгөө засмаас бага байсан болоод тэр нэг 30-аад тэр үйлдэл бараг 30-аад ширхгийг л борлуулсан шүү дээ. Нэг бүрийнх нь үн хэд лээ? Энэ 150 мянга гэж байна. Зөв. Албан байгууллагууд их захиалж гинөө эсвэл айл өрхүүд их захиалж гинөө? Энийг албан байгууллагууд их захиалж байна. Ер нь үзэгчдийн мэддэг олонний танил ямар байгууллагууд нэрийг нөлөөлтөй захиалж байна. Чиний бизнесийг дэмжиж тий бас өөрснийхөө бизнес бас чи хэрэгтэй. Материал байна тий. Энийг асаа цэрэг маань 10 ширхгийг захиалсан. За. Тий асаа аврага өөрөө захиалж авсан байна. За. Тэгэхээр одоо ер нь энэ тэрэг үйлдвэрлэж байгаа бизнес нь хэр өргөжж байна? Одоо 12 оноос хойш тохиолвол тий анх бол ганцаараа зохион бүтээгээд үйлдвэрлэсэн бол одоо ер нь тусалж байгаа ч юм уу тийм баг цех энэ ч юм уу байгаа юу? Тий одоо анх тэгж чинь ажлын байр төрөөс хүмүүсээс ерөнхийдөө үйлдвэрдэг байсан бол одоо бол өөрийн ажлын байртай болсон. Тэгээ нэг 5 хүнтэй баг үрдсэн тэгээд үйлдвэрлэж байгаа да. Одоо яг энэ талбайг ингээд ганцаараа сайн дураараа цэвэрлээд байна гэдэг бол надад бол маш сайхан санагдаж байна л да. Өглөө би нэг уцаар ярихад цэвэрлээ явж ийн гэхээр найшны газрын захиалгаар ч юм уу цэвэрлж байгаа байх гэж бодсон л доо. Ер нь энийг яг сайн дураараа цэвэрлээд байна уу? Яг ямар зарчмаар яваад байна? Ерөнхийдөө сайн дураараа өөрөө явж байгаа. За энийг ер нь цэвэрлэе гэсэн бодоод тэгээд ерөнхийдөө цэвэрлээд явчихлаа. Үүгээрээ ямар мессеж нийгэмд хүргэе гэж бодоод цэвэрлэж байна? Тэгээ нөгөө халтргаа уулгаа ихтэй байна гэд хүмүүс маань амар шүүмжлээд байгаа шүү дээ. Тэгэхгүйгээр тэгээ өөрснөө чинь дор бүрнээ хийж чаддаг зүйлээрээ хийгээд дэмжиж яваад зүгээр болов. Тэгээд энэ тэрэг маань ч гэсэн борлуулалт сайтай байна. Энийг хийж гин гэд нэг ашиг ингээд олохоос гадна энэгээрээ бас хүмүүс тусны халтргаа уулгаанаас багч гэсэн багасхыг гэсэн үүднээс ихтүүлж байгаа юм л та. Цэвэрлээ явж хахад одоо иргэд маань урмын сайхан үг хэлж гинөө ер нь ямар хандлага үзүүлж байна те. Тий, ерөнхийдөө энэ маань их сайн байна, мундаг байна, монголчууд өөрснөө ийм хийж гин гэд тэгж байгаа нэг одоо ер нь үйлдвэрлэлдээ өөр хичнээн хүнийг хамруулж байна. Хичнээн хүн үйлдвэрлэхэд тусалж байна гэдэг юм те. Одоо үйлдвэр дээр яг хийж байгаа хүмүүс маань болохоор 5 хүн байна. Зөв. Тий. Тэгээ яг хурдталдаанд борлуулалтанд 2 хүн явж байгаа. Захиалга аваад захиалга хүргэж өгдөг. Зөв. Тий. Одоо ер нь нэг тийм бизнес маягаар хөгжүүлээд явж байгаа. Гэсэн байна тий. Одоо танаа тэрэг үйлдвэрлэж байгаа цех дээр нь очиод ярилцсангаа үйл ажиллагаатай танилцчих болох уу? Болно. За бид оргил олдынхоо үйлдвэр дээр ирээд байна. Тэгээд нилээ хөөрхөн тогтцсон маш их хөдөлмөр бүтээлнээс гардаг нь бол мэдэгдэж байна. Энэ ажлын байранда хизэнээс орсон ер нь анх үйлдвэрлэлээ эхлүүлэхдээ орвоо тэр талаар ярьж. Энийг анх 4 сараас ахуулаад нэг 8 сар хүртэл ажлын байраа 8 сараас хойш ер нь засварын чиглэлээр ажиллаж байсан. Тэгээ сая энэ зас арилгачаа хийхэд бол энийг үйлдвэр болгоод ашиглаж байна. Өмнө нь ер нь түрүү жил энэ төр цас арилгагч бэлтгэж байхдаа хаана байрлаж исэн? Анхны гараа яаж эхэлж исэн талаар яриад. Анхны гараагаа бол би ч нөгөө дадлагын багш байсан цех дээр бас хийдэг байсан. Барилгын технологи коллежид багшилдаг байхад тэр ажлынхаа байран дээр анхны хэдэн загваруудыг бол хийдэг байсан. Тэгээ цаашдаа болохоор өвөл болгон ерөнхийдөө төрөөсийн байранд л үйлдвэрлэлээ явуулдаг байсан. Яг энэ хэмжээний үйлдвэр байгуулахад нууц биш бол хичнээн төгрөгийн зардал гард юм бэ? За иймэрхүү ажлын байр бариад энэ газар мазартайгаа нийлээд нэг 60 гаруй сая төгрөгөөр л боссон юм. Тоног төхөөрөмжүүдтэйг нийлээд. Их үүсвэр нь хаанаас явах вэ? Их үүсвэрүүд нь бол нэг өөртөөсөн бага хэмжээний хоригдлол байсан. Тэрүүгээр ягаад дээр нь бас зээл авсан. Тэгээ зээл аваагүй банкнаас авсан дүүнэрийнхаа тэмдрийг бараг бүгднийг тавиад барьсан баг. Одоо дүүргүүд дээр чинь жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр төслүүд байгаад байдаг шүү дээ. Тийш хандаж үзчихсэн үү? Яг тэрүүгээр нарийн хандаж үзэж байгаагүй. Банкнаас л зэлсэн юм тий. Банкнаас. Иргэн төлөлт ер нь сайн байгаа сте. Иргэн төлөлт бол сайн. Тэгэхээр банкнаас бол нэг 10 саяыг л зэлсэн.
Ер нь техник сэтгэлгээ хаанаас уламжлагдаж ирсэн бэ? Сургуульд сурсан уу? Одоо яг инженерийн чиглэлээр ч юм уу те? Яг инженерийн чиглэлээр бол яг сурсан сургууль бол байхгүй. Өөрөө нэг ажлын баг зэрэг туршлагатай ч юм уу гагнуурчин мэрэгчлэрээ нийтдээ нэг 4 жил яг ажилласан. Тэр үнээс ягаал төмрөөр ерөнхийдөө юм хийдэг. Манай хамаатангууд дунд ч гэсэн ерөнхийдөө төмрөөр юм хийдэг хүмүүс байдаг, мундаг хүмүүс байдаг. Анх ер нь яг энэ цас арилгагч тэрэг зохион бүтээсэн те санаа нь ер нь яаж гарч ив? Яг энэ санааг гаргахдаа залуу зохион бүтээгч уралдаан төвлөрүүлэгт орохын тулд зорилго тавиал, залуу зохион бүтээгчд орно гэсэн зорилго тавиал тэгээд энэ цас арилгагч тэрэг маань ерөнхийдөө яасан л би өмнө бас усны тэрэг коллежид байхдаа гагнуус сурахын тулд айлд очиод хийдэг байсан. Тэгээд би ерөн өөрийн хийж чаддаг зүйл гэх юм бол нэг усны тэрэг хийдэг байсан. Тэгээ нөгөө цас арилгахад ч бас нэлээд төвөгтэй байдаг байсан. Панера барайл төрж мүрээл тэгдэг байсан. Урдталт нь нэг юм шанаг хийвэл тохиромжтой юм болов уу гэж бодоод тэгэл ерөнхийдөө санаа тэгэж өссөн. Цас арилгахад гэж нөгөө гэрийнхаа цас энтер ярьж байна. Тэгэд бас нөгөө ажлын байранд гараад цехээрээ гарч том талбайг цэвэрлдэг байсан. Тэгэд чинь цех дотор чи 10 гаруй хүмүүс байхад чинь бүгдээрээ нэг панер барайл тэрийгэ түрээл явдаг гэсэн. Тэрнээс үүдэл ерөнхийдөө цас арилгуул тохиромжтой юм байна гэж бодож байна. Анх бол одоо 4 жилийн өмнө зохион бүтээч үйлдвэрлэсэн гэдэг чинь одоо 4 жилийн хугацаанд бол нэлээд технологийн хувьд шинжилэл ч юм уу дэвшил гарсан байх уу? Тэ энэ маань 4 жилийн өмнөхөөс энэ жилийнх бол бүр илүү давуу талтай. Арай боловсронгуй болоод байгаа гэсэн үг. Боловсронгуй болохоос гадна энэ хэрэглэгдэж байгаа материалууд маань улам чанартай болж байгаа. Зөв. Тий. Өмнө нь болохоор энэ чи үргэлжээрээ лист байсан бол одоо энэ шанагны 90 боодгоор хийгдсэн. Тэгэхээр бүр амар энийг зүгээр нэг худалдаж аваад энэ 90 солиод ахад дахиж хэдэн үйлч хэрэглэгдэх боломжтой гэсэн үг. Тийм үү. Одоо нэг эртээ ойролцоогоор нэг дундаж хэмжээнд цастай үйл байлаа гэхэд нэг эртээ өвлийг давах уу? Нэг эртээ ерөнхийдөө өвлийг давна. Одоо энэ тэргийг үйлдвэрлэхэд ер нь ямар түүхийд орох юм бэ? За түүхийд нь гэвэл энэ Монголдо илбэг байдаг. Турба, квадрат, тэгэл энэ дугуй, лист, нэржин, төмөр гэл тийм металлууд л орж байгаа л та. Түүхийдээ ер нь дотоодоос авч гинөө эсвэл урдаас авч гинөө? Энэ түүхийдээ дотоодоос худалдаж авч байгаа. Тий. Энэ нийлүүлэлт дээр бол нэг 5 хүн хамтарч ажиллаж байгаа. Одоо манайх нэг яг нийлүүлэлтийн дугуйг нь гэхэд нэг хүн, төмөр төлөв гэх юм уу нэг хүн. Тэгээ бас энэ листүүдээ бас хайшлуулна тусдаа тийм төхөөрөмжөөр тэгдэг бас багажн дээр ажиллах хүмүүстэй хамтарч байгаа. Түүхийн ажилчид эсвэл түүхийн удирдлагаас ч гэх юм уу ямар нэгэн байдлаар хамтарч ажлыг худалдаж авъя гэсэн санал ер нь ирж байгаа юм уу нийслэлээс ч юм уу те? Одоо яг нийслэлээс бол надтай бол яг ингэж холбогдоогүй байна. Тэгтээ тэр дээр ярилцж байгаа гэж сонссон. Одоо ажиллаж байгаа 7 хүн маань өдөрт хичнээн тооны тэрэг үйлдвэрлэх боломжтой байгаа вэ? Өдөрт ерөнхийдөө нэг 15-аас 20 ширхэг ерөнхийдөө хийх боломжтой. Тэгээ өдөрт хийж байгаа 20 ширхэг маань тэр чигтээ ерөөсөө захиалганд явчаад байна гэсэн үг үү? Тий, ерөнхийдөө тийм. Нэг 15 ширхэг ч юм уу тэгж борлогдож байгаа. За 2 хүн өдөр болгон борлуулалтанд явж байгаа гэсэн дөнгөж сая борлуулалтнаасаа эрэхтэй их хацтай таарчлаа. Тэгээ энэ өдрийн хувьд ер нь борлуулалт ямар вэ? Энэ өглөө хичнээн тэрэг авч гарсан одоо хэдтэй ирсэн те? Өглөө бол 20 тэрэг ачаа гарсан байгаа. 20 тэрэг ачаа гараад сая 2 босч олж ирж энэ ямар ч тэгэхээр буянтахаа онгоцны бодол 2-ыг захиалсан боловч нэг ажлын цагийн дуусчлаа гэж хөрөж амжихгүй сая босч орж ирж байна. Захиалга бол маш сайн байгаа юм байна те? Захиалга өгч дийлэхгүй нүг юу? Тий, захиалга бол маш их байгаа. Тийм болохоор гадаа өнжил бас их засагтай болохоор хүмүүс бас их захиалж байна. Тэгээ манай нэг хүмүүс бас их гоё засаа цэвэрлдэг болсон байна. Гудамж замд албанцыг. Тэгээд маш их захиалгатай байгаа болохоор хүмүүс ямар ч гэсэн 1-2 хоног бол захиалга хүлээж байгаа. Та хоёр ер нь хөргөж өгөхдөө тухайлбал засаа яаж цэвэрлэх талаар нь үзүүлдэг ч юм уу эсвэл нөгөө яг тэр хэсгийнхэн засыг цэвэрлж болох нь үгүй юу гэдгийг туршиж байгаа зардгүй эсвэл шууд зарчдаг юм. Тэгэлгүй яг бид нар очиж өөрсдөө очиод яг авах хүнтэй хамт байлцж байгаа. Тэр тухайн засыг хусч үзүүлээд
Тэгээд энэ засыг одоо ингэж туснаа. Энэ хэрвээ ийм автомашин яваад бүр үнэхээр хүмүстсэн, хөлдсөн тийм засыг бол үнэхээр дийлэхгүй байх юм л энийг дийлэхгүй гэдгийг хэлээд тэгээд өөртөө турш шалгуулаад тэгээд үлээж өгч байгаа. Хүмүүсийн сэтгэл ер нь ямар байх юм? Ер нь бол дажгүй шүү. Бараа бүтээгдэхүүнээрээ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ бараагаараа бахархаж явах юм уу? Тэгэлгүй яг энэ чинь хурц бариад ингээ хүн ингээ гадаа зохиос зогсож байсан хамаагүй хурдтай бүтээмжтэй байгаа болохоор хүмүүс нэг таатай хүлээж авч байгаа. Ер нь хот тогтчлтын газраас ч юм уу эсвэл нэг хүмүүсийн мэддэг таньдаг компаниуд хэр авч ийн нэрлүүл те? Хот тогтчлтоос дүүргээс эрүүл мэндийн газраас бас нэлээд ярьж байгаа. Тэгээ бас энэ дээр бас хамтарч ажлыг бас хүмүүс нэлээд ярьж байгаа. Тэрнээ бас хамтарч ажиллаж юу манайхаас бодож байгаа. Тэгээд Эрдэнэтээс дархнаас бүр завхнаас хүртэл хүмүүс захиалаад авж байгаа юм бас байгаа. Бид нар завхнаа хоол аймагуудын хүмүүст нь бол бүр тендер унаанд нь тавьж өгөө захиж өгөөд утсан уцаар нь холбож өгөөд ингэ явуулж байгаа. Энэ үйлдвэрлэл өшөө цаашаа өргөжих ер нь боломж гарц өөрөө ч энэ хувьд хэр харагдаж байна? Энэ яг хуу их өргөжих боломж бол маш их байна. Тэгээ цасыг орох юм бол энэ бол үйлдвэрлэл бол маш хөгжих ирээд өгтэй. Гэхдээ энэ цас ороод байгаасаа гээд хөсгөн чаашаа гэдэг. Харин бас тийм байна. Тиймэрхүү талаас цас ороод гарах гэсэн чааш. Гэхдээ энэ бол нэг авцсан байхад хүмүүс бол нэг удаа хэрэглээд орчих зүйл биш 2 3 жил бол ингээд цаашдаа хэрэглээд авах боломжтой. Гадна талбай нь бол цасгүй Монголын төлөөлөлт тийм өрөөтэй явахад болов. Халтаргаагүй гулгаагүй тий. Одоо нэг авцсан байхад тухайлбал 90 хэр хугацааны дараа сольж байна? Нэг авцсан байхад бол 1 жилдээ бол айлтгүй гэж бодож байгаа. Бид нар бол одоо нэг 90 жилээс дуусгаагүй л байна л да. Одоо тухайлбал 90 хэдэн төгрөгөөр зарагдах вэ? Бид нар нэг 20 мянган төгрөгөөр дараа нь сервис үйлчлэг хийгээд 90 ингээд солиод өгөх боломжтой. Одоо тухайлбал нууц биш бол нэг ажилтнгаа хэдээс хэдэн төгрөгийн хооронд цалинжуулах уу? Нийгмийн даатгал бүглэх үү гэл. Одоо энэ чинь нөгөө нэг бизнес эрхлээ явахаар чинь улам л хариуцлага нэмэгдээл тэ янз бүрийн инженерийн ухаанаас гадна бас бизнесийн ухаан хүртэл хэрэгтэй болоо очиж байгаа. Тий. Энэ одоо нөгөө улирлын шин чанартай болохоор яг тогтмол 5 хүнийг цалинжуулаад ажилуулад байх боломжгүй. Тэгээд одоохондоо бол яг улирлын чанартай найз нөхөд аав маа ах эдрийг дуудаал энийг ингээгээл тэгжэл ажиллаж байгаа л та. Тэгээд цалин гэх юм бол одоо нэг 900 мянгаас нэг сая 200 мянган хооронд л. Нөө сайн биш сайн цалин өгдөг юм шүү. Тэ? Нийгмийн даатгал яах вэ? Нийгмийн даатгал маатгал одоо төлж өглөө. Яг дөрвөн улирал биш учраас улирлын шин чанартай болохоор 100 хавар ч юм уу цасгүй үед ер нь амжиргаанда ямар бизнес хийж амжиргаагаа залгуулж байна? Энэ ажлын байрыг би саяхан барьсан болоод одоо энэ чэнэл ерөнхийдөө нэг автосурын чиглэлээр тий автосурын чиглэлээр ажилласан. Дараа жилээс бол ерөнхийдөө энэ төмрөө дагаад төмрийн нэг тийм цэгтэл болъё гэсэн зорилго тавьчаал байна л да. Энэ засварынхаа үйл ажиллагааг болонгуутлаа төмөр хийцийн чиглэл бол орё гэж бодоод байна. Дөнгөж ингээд танаа үйлдвэр рүү ингээд ороод ирэхээр яг нөгөө Вьетнам засварын өнөрч байгаа байхгүй юу? Тэнгүүт нөгөө Монгол хүмүүс Вьетнам засвар ажилуулах аягүй сайн байдаг ч гэлээ гэсэн нөгөө ингээд ажилуулахлаар хариуцлага муутай ч гэдэм үү те ингээл арх уугаад явцдаг цалингаа аваад алга болчдаг ч гэдэм үү тиймэрхүү байгадаг штэ яг ингээд өөрийн биеэр Монгол хүмүүсээ авч ажилуулад ингээд бизнес эрхэлж байхад ер нь тиймэрхүү асуудал хэр байх юм? Тэр хүмүүсээс нь өөрсдөө сүлжилт галгах. Яг манай хамт олон бол ер нь нэг тийм юм гаргадаг шүү дээ. Сайн хүмүүс шилж авсан байна те. Сая яг машинаар хойлоо ийшээ ирж яхад хүн ажилд орё гэж уцаар ярьж ах шиг байсан л та тий. Одоо ер нь жишээлбэл энд ажилд орё гэд хүсээд ирэх юм бол ямар шалгуураар авдаг вэ чи? За ер нь тэгэл ажлын байдлын тэгэл өөртөө бас ярилцсан шүү дээ. Яг ажил хийж чадах уугүй юу гэдгийг бас харж байгаа л тэгэл хонлоо. Инженерийн чиглэлийн гагнуур магнуурын мэрэгчлээ юу эсвэл яг ингээд тэрэг үйлдвэрлэж эхэлснээс хойш мэрэгшээ явж гинэ үү? Мэрэгчлээ л дээ. Гагнуур чи гэдэг одоо ер нь баг 10 жил. За тэгээд ингээд үйлдвэрлэж байгаа тэрэг нь ер нь улс оронд хэрэг тусаа үзүүлээд тийм ээ аж ахуй нэгжүүд нилээд аваад захиалганд дарагдаад ингээд очих сэтгэл ер нь ямар ах юм? Ер нь бол авчлаа үйл ашигтай л байна. Ер нь бол тэгэл орлоготой байна. Ажил амьдралаа бас дэвшлүүлж явчихлаа. Үйлдвэрлэлээ одоо цааш нь улам бүр ингээд өргөжүүлэхэд ерөнхийдөө бол хамт яваал
зорилго бол байгалах тий. Тэгээ ер нь бол хамтрал ер нь аль болох эцсийн үзэл гэж бодож байгаа шүү дээ. Эцсийн үзээ эцсийн хүртэл явна гэхээр эцсийн том зорилго юу вэ? Ямар ч хүн үзүүчээр бүр гайг боломжийн том л болгочих санаа шүү дээ. Энд ажиллаад ер нь цалинжаад орлого бол ер нь аж амьдралд давгүй юу? Яхаа болцлоо. Амьдрал аваад тэгэл олсон орлогоо хуугаал тэгэл нанаа зөвлөл. Ерөнхийдөө одоо зохион бүтээгч гэдэг энэ сайхан алтрыг дуудуулаад явж байгаа хүний хувьд те одоо хамгийн дээд зэг гэх нь хаашаа. Зорьсон тийм зорилтод зохион бүтээх юмсан гэж бодож байгаа юм юу гэдэг бол тэгээд ойр зургийн имийг өгөн зохион бүтээе гэж боддог лээ. Одоо манай энэ давс цацж байгаа хүмүүс маань дээр нь гараад хүрцтэл өнөөдөр ч гэсэн явж лээ. Тэрийг тэгтээ монголчууд өөрснөө ерөнхийдөө баг ч гэсэн дээр нь ядч хүн гараад гарахгүйгээр хийх боломж өгөнд байгаа гэж хараад байгаа шүү дээ. Манайхан ч гэсэн цааш ачааны машин дээр давсаа ачаад цацаа явж байгаагүй. Техникийн аргаар цацаа явах боломжтой гэсэн үг. Ерөнхийдөө гаднаас худалдаад аваад ирсэн байдаг юм байлээ. Гэтэ тэрийг яг үр дүнтэй ашиглаж байгаа ч юм уу ашиглахгүй байгаа ч юм уу яг нүдэнд харагдахаар бол биш. Өнөөдөр хүртэл цас цэвэрлж байхад замын хажуугаар бол хүрцтэл явж лээ. Өнөөдөр оргил бол маань өдөржингөө цас арилгасан шүү дээ тий. Тэгээд энд ажилчид нь ажиллаа хийгээд тэргээ үйлдвэрлээд байж байгаа гэд тэгжсэн одоо захиалга бол нэлээд их байгаа, захиалгандаа дарагдсан байгаа гэдэг. Тэгсэн чинь үйлдвэрийнх нь эзэн цас арилгаад үн төлбөргөө сайн сэтгэлийн үүднээс цас арилгаа яваад идэг. Энэ ямар учиртай сайхан сэтгэлийн үүднээс л хийгээд байна уу? Ямар нэгэн маркетинг, PR байна уу? Тэгээд ер нь энэ цас арилгагч маань хүмүүст хэрэгтэй. Тэгээ хэрэгтэйгээс гадна хүмүүс худалдаж авч байгаа. Тэр нэгээрээ би тодорхой хэмжээний орлого олж байгаа. Тэрийг тэгээд хүн цас арилгадаг тэргээ хийгээл өдөр шөнөгүй ингэхгүй бас өөрийнхөө хэмжээнд өөрөө юун төлөө цас арилгагч зохион бүтээлээ. Тэгээд тэргээрээ ерөнхийдөө нийгэмд бас өөрийнхөө хувийн нэг хариуцлагыг бас өөрөөл цас арилгая гэсэн бодолтой л. Цас цэвэрлэе гэдэг уриалгыг одоо фэйсбүүкээр явуулж байна тий. Тэгээд чи бол нэлээд олон дагагчтай, найзуудтай болсон байгаа шүү дээ одоо. Тэгэхэд ер нь өнөөдөр дээдл хэдэн хүн ирсэн бэ? Өнөөдөр 3 хүн ирсэн. Уриалга явуулахад 3 хүн ирж хамт цас цэвэрлсэн гэсэн үг үү тий. Тэгэхээр бас л жоохон сэтгэл дундуур байх уу? Ер нь тэгээд залуучуудад ч гэдэг юм уу тий. Тий, ерөнхийдөө бодсноос ер нь баг хүмүүс л ирсэн. Тэгээд шударга ярьж болно шүү дээ. Фэйсбүүкийн найз нөр бол худлаа юм шиг л. Аха. Нөгөө бичдэг пост шиг биш л юм байлээ гэж. Тий. Ерөнхийдөө. Тэгээ энэ мэд байдал дээр ер нь үндэслээд одоогийн залуучуудыг яг өөрийнхөө үеийн залуучуудыг ер нь юу гэж дүгндэг вэ тий хувь хүнийхээ үднээс. Харьцангуй гайгүй өөрсдийнх нь бас зав зай нөхцөл болцоонч бас бүрдээгүүрч гэж магадгүй тий. Тийм болохоор тэд нар маань ерөн үеийн залуучууд маань ерөн гайгүй шүү. Надтай ерөнхийдөө уриалга нэгдэн гэсэн хүмүүс зөндөө холбогдож байна. Одоо яг өнөөдрөөс эхлээд. За тэгээд сүүлийн асуулт өөр чигтэн тий ямар нэгэн толгойдоо байгаа ч юм уу зүйлээ зохион бүтээгээд ажил хэрэг болгоод амьдралд ашиглахаар ашиг тустай зүйл хийхийг хүсэж байгаа залуучууд бол нэлээд байгаа штэ тий. Тэр залуучууд хүүхдүүдэд хандаж сайхан урмын үг хэлээч. За бодож байгаа зүйлүүдээ тэгээд хийгээл туршаад үзээ. Тэгээд бас нэг анхны туршилтаар бол юм бол бас нэг тийм төгс болно гэж байхгүй. Бас нэг олон шантарч ийж олон бас хийж үзэж тэгжээж л оновчтой санаа нь гарч ирэндээ. Тийм учраас битгий шантраараа хийгээд үзээд байгаарай л гэжлээ. 12 онд энэ тэрийг зохион бүтээсэн. Тэгээд 12 оны оргил болт тий одоо тухайлбал орлого ч юм уу, аж байдал ч юм уу, гэр бүлийн байдал ч юм уу, хувь хүний өсөлт хөгжил ч юм уу тий 12 оныг одоо үедээ харьцуулбал ер нь сайн нэрлсэн зүйлүүдээр ямар их хэц твшил байх юм. 12 оноос хойш яадчилс нэг өөрийн гэсэн нэг юм тухтай ажлын байртай болсон. 4 жилийн өмнө. Тэгээд ерөнхийдөө гэр бүл ч гэсэн зохиогоод одоо 3 хүүхэдтэй. Тэгээд явж байна. Орлого бас тухайн үеэсээ бол нэмэгдсэн гэж хэлж болох уу?
Тэ орлого маань ч гэсэн ерөнхийдөө гайгүй нэмэгдсэн. За одоо бол оргил болд маань энэ тэргээр бол нэлээд танил болсон, захиалагчтай, худалдаа өгчтэй болчиход байгаа шүү дээ тий. Тэгэхээр цаашдын бас зорилго гэж бас улам бүрл ахиж дэвшээ явна шүү дээ тий. Цаашдаа гэхээс илүү одоо энэ яг тулгамдаад байгаа энэ зас арилгадаг төхөөрөмжөө бүр сайжруулад одоо энэ замын яг нуухан зориулагдсан тийм нэг төхөөрөмж хий гэсэн Нуух гэхээр нөгөө хажуугийн засыг хэлж байна уу? Тий, хажуугийн овоорцсон байгаа хатуучсан, мөсцсөн тэрийг нэг хүмүүс зохихгүйгээр энд тэгээд ижил төстэй тэгсэн мөртлөө техникээр авах тийм юм хий гэсэн бодолтой л байгаа. Тэр замын хажуугийн нуух гээд байгаа штэ. Том эртэч гэдэг юм уу, илүү эр сайтай ч гэдэг юм машинаар л авах болох уу? Тийм, төхөөрөмж өөр. Тий. Тэрний ямар санаа байна? Тэр үнийг болохоор нөгөө Нууц биш бол тий. нэг тийм юу байдаг штэ. Яг би нэрээ сайн мэдэхгүй байна. Тийм жижигхэн XG шиг одоо түүхүүд байдгийн. Тийм тэрүүн дээр яг тэрүүнд зориулагдсан шанаг хийгэл санаа байгаа. Ерөнхийдөө бол нэг трактор хуу гэсэн үг үү? Тийм трактор хуу нэг жижиг түрээд явна л гэсэн үг юм уу тий? Зөв зөв. Тэгэхээр бол нэлээд давуу талтай болох нь байна да тий. Тий, тэрийг гэхдээ ингээд товчж үзчихэж тэгжээж л яг үр дүнгийн мэдэх. Одоогоор ер нь төсөөлөл байна. Хийгсэн л бодолтой зорилготой. Бодлоо одоо үйл хэрэг болгоход саад болж байгаа юм юу вэ? Цаг хугацаа байна уу? Хөрөнгө мөнгө байна уу? Юу вэ? Хөрөнгө мөнгө нь бол яахаа би тэрийг бол өөрөөсөө нэг тэр төхөөрөмж нь айгүй үнэтэй. Тэрийг бас хүнтэй хамтрах гэсэн нөгөө хүн маань ер нь хамтрах боломжгүй юм байна гэж байна. Цаашдаа би энэ түүхүүдтэй холбогдож байгаад тэр машиныг хамтраад игнийг хийе гэж л. Тэр урдах шанагыг нь бол чи өөрөө үйлдвэрлэжнэ гэсэн үг юм уу? Тий. Яг тэр яг явж байгаа машин үнэтэй гэсэн үг үү? Тий, явж байгаа тэр машин үнэтэй байхгүй. Шанагыг нь үйлдвэрлэхэд бол чамаас ямар нэгэн бэрхшээл байх уу? Яг бэрхшээл юм одоогор байхгүй. Надад ер нь тоног төхөөрөмж бүх юмнууд нь ер нь байна. Хийхэд ерөнхийдөө. Лавшруул асуугаад байгаа нь яг энэ үйл одоо бид нар ч одоо нийслэлд амьдарч байгаа маш хүнд байна шүү дээ тий. Бушуугаар л энэ цас мөсийг арилгахын төлөө ерөөсө хүн болгоны л санаа зовж ин л да нийслэлд амьдарч байгаа тий. Тэгэхээр тэр машин аль болох хурдан л үйлдвэрлэгдчихвэл зүгээр юм тий. Хэдийгээр ажил хэрэг болох боломжтой бол би энэ дараагийн 7 хоногт л ер нь яг хөөцөлтөл явъя гэж бодож байна. Зөв. Яг түүхүүд дээр нь очиод яг тэр машиныг олоод тэгээд энэн дээр чинь би ийм юм нэмээд өгөө. Яг ингэ болж ийн үгүй юу гэдгийг хамтраад туршиж үзье л гэсэн саналтай юм. За амжилт хүсье. За баярлалаа. Заавал зохион бүтээгээд амжилтанд хүрээрэй. За.